2007 оноос Дэлхийн банк, Аз хөгжлийн банкны удирдлага зохион байгуулалтын дор католик дэх сангаас 29.4 сая Америк долларын төслийг хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хийсэн гол ажлууд юу байна вэ гэхээр зэрэг та бүхэн сайн мэднэ, Монгол улсын ерөнхий боловсролыг 12 жилийн сургалтанд шилжүүлсэн. 6 настай хүүхдтэйг сургуульд авч эхэлсэн. Энэ нь дэлхийн чих рүү хандсан том алхам. Энийг одоо хэрэгжүүлэх 6 настай хүүхдийн багш нарыг бэлтгэх улсын хэмжээнд 6 настай хүүхдийн сургалтын орчин бүрдүүлэх, хэрэг сандал, сургалтын хэрэглэгдэх хүнээс ахуулаад энэ бүх санхүүжилтийг бол үр дүн төрөн өргөх төслийн одоо санхүүжилтээс хийсэн байгаа даа. Өнөөдөр одоо 3 дахь жилээ баг 4 дахь жилдээ орж байна. Энэ бол ямар одоо үр дүн гарч байгааг та бүхэн мэдж байгаа. Хоёрдугаар чухал асуудал бол багшийн нарын мэргэжлийг дэвшлүүлэх, бага ангийн багшийн математик, монгол хэлний, мэдээлэл холбооны технологийн, мөн гадаад хэлний одоо мэдлэг чадварыг дэвшлүүлэхэд санхүүжүүлсэн. Энэ хэмжээгээр бол багш нарын мэдлэг чадвар сайжирч байгаа. Гэхдээ үр дүн бол боловсролын салбарт оруулсан хөрөнгөний үр дүн бол маргааш нь нэг жилийн дараа гардаггүй, олон жилийн дараа гардаг. Ямар ч байсан манай хүүхдүүдийн мэдлэг чадвар бол олон улсын түвшинд одоо хүрэх тийм боломжийг бол нээж өгсөн гэж бодож байна. Энэ туршлагын одоо үндэслэж зүүн өмнөд Азийн 6 орны Вьетнам, Камбож, Лаос, Тайланд, Тимур, Гвинэ, Сингапур гэдэг энэ улсуудын сайд нар төлөөлөгчд манай Монгол улсад бүгдээрээ нэг зэрэг гэж Монголын үр дүн төрөх төслийн үр дүнг бол туршлага судалсан. Хамгийн сайн хэрэгж байгаа төсөл гэж ингэж үнэлсэн. Энэ үндсэн дээр бол боловсрол сошиалчны ухааны сайд буюу манай үр дүн төрөх төслөө энэ одоо удирдлага энэ дэлхийн үр дүн төрөх төслийн удирдах зөвлөлийн гишүүн болсон. Энэ бүхэн бол олон улсын байгууллагаас энэ төсөлд өгж байгаа үнэлгээ гэж ингэж бодож байгаа. Ялангуяа боловсролын салбарын хамгийн гол одоо тэр хийгдээд байгаа шинжилгэүүдийг газар дээр нь хэрэгжүүлж байгаа хүмүүс, багш нар, сургуулийн удирдах ажилтнууд гэдэг энэ хүмүүстэй чиглэсэн тэднийг чадваржуулах тэр сургалтууд руу илүү анхаарах хэрэгтэй юм шиг байна. Одоо материалын хөрөнгө оруулалтаас гадна яг энэ бүх өөрчлөлт шинжилэлтэй холбоотойгоор шинэ бодлогууд нэлээд олноор нэвтэрч хэрэгжээд өөрчлөлтүүд явагдаж байна л да. Жишээлбэл 11 жилийн тогтолцоон шилжээд, тун хөдөлгөөр 12 жилийн тогтолцоон шилжээд, одоо тэгээ бас энэ Кембрижийн сургалтын тогтолцоо энэ гэдэг юмнууд ярьж лээ л да. Хамгийн гол асуудал юу гэхээр түрүү миний хэлснээр яг энэ газар дээр нь тэр үйл ажиллагаа гардан хэрэгжүүлж байгаа хүмүүстэй илүү хөрөнгө оруулж тэднийг чадваржуулах, ялангуяа арга зүйн тал руу нэлээд сургалт юм хийж өгөх шаардлагатай юм болов уу гэж бодож байгаа. Хүүхдүүдтэй сургалтын арга зүй гэд бид нар ч одоо 20 гаруй жил баг 30 жил ярьчлаа шүү дээ. Гэтэл одоо ингээд жирийн энгийн ямар нэгэн сургуульд очиод хичээл дээр нь суугаад ажиглаад үзэхэд яг тэр хүүхдүүдтэй сургалтын арга зүгээр тэр хүүхдийг өөрийг нь хөгжүүлэх, хүүхдэд өөрөө өөрсдөө сурч мэдэх тэр арга замын зааж өгөх тэр юмнууд явагдаж гэнэ үү гэхээр явагдахгүй. Яг л 20-30 жилийн өмнө бид нэр дунд сургуульд яаж хичээл заалгаж ирсэн тэр янзаараа л явагдаад байгаа. Тэгэхээр энийг анхаарч тэгээд үүний тулд тухайн үйл ажиллагаа нэвтрүүлэх гэж байгаа одоо төсөл хөтөлбөр тэрэнд хамааралтай бүх талуудын санал бодлыг сонсдог байвал илүү үр дүнтэй тийм ээ. Жишээлбэл одоо сүүлийн үед хийгдсэн бүх өөрчлөлт шинжилүүд ер нь голцвол дээрээсээ чиглэлтэй яваад байгаа тийм ээ. Яамнаас ч юм уу эсвэл засгийн газраас ямар нэгэн шийдвэр гараад тэрийг нь хэрэгжүүлэх байдлаар ингээд дээрээсээ доошо дараалтаа явж идэг. Санаачлах юм уу дээрээсээ гарч болно. Гэхдээ тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд тэрийг гардан хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох ашгийг нь хүртэх тэр бүх хүмүүсийн санал бодлыг сонсож тэдний санал бодлыг тусгаж ажиллах юм бол илүү үр дүнтэй байх болох гэж бодож байна. Үндэсний цонх болсон казакуудын хувьд бол энэ намжил багшийн энэ сургаал, энэ хичээл, энэ ном, энэ бүх зүйлийг бас казак үндэсний цонх болсон эмэгтэйчүүд, эгчүүд, эцэг эгчүүд энийг одоо хүртэл болгомоор байна. Харамсалтай нь одоо энэ дүүргүүдийн боловсролын хэлтсүүдэд энийг бол одоо маш олон хэмжээгээр хэвдүүлээд өгсөн.
Тэгэхээр улсын хэмжээнд энэ нэг Баталгаатай тоо баримтаас гаргаад энэ нүүбийн хүүхдийн сангаас энэ төслийг хэрэгжүүлэхэд $5,000 зарцуулагдсан юм баримт харагдж байна. Тэр нь 5,000 мянган одоо мөнгө долларууд ийм сайхан сургуульчгийг хийвэлж байгаа сайшаалтай боловч энийг бол жинхэнэ эзэн явуулж хүртэл болгосон цаг төсөл маань энэ бол зөвхөн нэг жишээ гэж үзэж байна. За гэх мэтчлэн хөдөөний ч бай, одоо дүүргийн ч бай, сурах бичгийн төслүүд байна. Одоо нөгөө сурах бичгийг гэрээгээр гэдэг юу яана гэж байгаа шүү дээ. Эцэгчүүд 40% төлөөд номын санд гэрээ байгуулж сурах бичгийг ашиглах ийм одоо төсөл бас хэрэгжиж 1-2 жил болж байгаа. Жинхэнэ эцэгчүүдийн багш нарын хүүхдүүдийн сэтгэлд хүрсэн үнэхээр энэ төсөл 40,000 тэр нууц биш байх ёстой гэж бодож байна би. 40 одоо тийм газрын тийм одоо хөрөнгө оруулалтаар тийм төсөл хэрэгжсэн тийм тэгж зарцуулагдсан. Энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр боловсролын яамны чиглэлүүдээр ерөөсөө ил тод байвал хүмүүс үнэхээр энэ төслийн үр дүнд би ийм үр шимийн хүртжээ гэдэг хардлагт сэрдэлт байхгүй үр дүнд хүрэх ёстой. За хөдөөний зарим одоо энэ боловсрол эвслийн шугамар судалгаа хийж явж байхдаа юу яадаг гэсэн нөгөө төслөөр орж ирсэн гой тоглоомууд компьютераа сайхан эвдчин хураачин энэ төр гэд тийм байдаг гэсэн одоо тийм байвал төсөл маань одоо үр дүнгүй өгөхгүй гэсэн ийм л бодолтой байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан Монгол улсад ялангуяа боловсролын салбарт 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ донд бол хүүхдэд ээлтэй сургууль, бага насны хүүхдийн хөгжил, албан бус боловсрол зайны сургалт гэсэн. За энэ 3 үндсэн чиглэлийн хүрээнд ялангуяа нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан аслагдсан орон нутгийн хүүхдүүд амжиргааны баталгаачлах төвшнгөөс доогуур амьдарч байгаа. Одоо эмзэг бүлгийн гэж бид бүхний нэрлэдэг байгаа. Энэ хүүхдүүд рүү чиглэх тасралтгүй боловсрол олох, боловсролын чанартай үйлчлэгээ хүргэх дээр бол анхаарч ажиллаж байгаа. Бид нэр одоо нүүбийн хүүхдийн сан боловсрол соёлын ухааны яамтай хамтраад аслагдсан орон нутгийн хүүхдүүдэд гэр цэцэрлэг гэсэн төслийг хэрэгжүүлж байгаа. За энэ гэр цэцэрлэг төслийн маань үйл ажиллагаа юу гэхээр өнөөдөр цэцэрлэгт хамрч чадахгүй байгаа хүүхдийг 100 хавар намрын улиралд боловсролын үйлчлэгэнд хамруулах, ялангуяа 3-5 настай хүүхдүүд боловсролын үйлчлэгээ үзүүлэх чиглэж байгаа. За энэ төслийн үр дүнүүдээ яаж харагдаж байна вэ гэхээр энд явж байгаа явсан хүүхдүүдийн гэр бүлд нь харагдаж байна. Тухайн сум орон нутгийн одоо яг цаасан дээрх тоо гэх юм бол сургуулийн боловсролд хамрагдсан хүүхдийн тоо нэмэгдэж байна. Цаашлаад тухайн орон нутагт сургууль завсардал буурах тийм ээ амьдралынхаа туршдаа өөрийгөө аваад явах тийм идэвхтэй иргэн төлөвшүүлэхэд өнөөдрийн энэ гэр цэцэрлэгийн үйл ажиллагаа хувь нэмэр оруулж байгаа гэж үзэж байгаа. Хүүхдүүд одоо ингээд цэцгэлтэй орно гэдэг чинь бас нийгэмдээ зогцсон. Одоо энэ нийгэм бол бас дээхний үед бас өөр байсан. Одоо нийгэм бол бас хүүхдийн оюун ухаан тийм ээ ингээд нэгдээд ингээд хамт олонтой орно гэдэг чинь хичээл соёл урлаг одоо бас багш нарын бас их юм зааж байна л да. Нэг өдөр яваад хоёр дахь өдөртөө бас бүр өөрчлөгдөж явах шиг жишээтэй. Ихт байхад бол тийм байхгүй. Бид нэр юм заах бол тийм ямар ч зав байдгүй. Бас мал сал гэдэг ингээд гараа өчтөг. Тийм заах бол бид тийм чадварч одоо бас яг хомс гэдэг юм уу тийм ээ. Бид бүхэн өөрснөө энэ боловсролтой маш ойрхон байдаг. Айл болгонд одоо хүүхдүүд сургууль сурж байна. Тэгэхээр хүн болгон энэ төслүүд одоо хэрхэн яаж хэрэгжсэн бэ гэдгийг хүнээр яриулдаг өөрсдөө бүгд мэдж байгаа. Жишээлбэл энэ компьютерчуулах төслийн хүрээнд гэхэд айл болгон $250,000 одоо компьютертэй. Хүүхд болгон $100 компьютертэй болсон. Тэгэхээр зэрэг одоо манай гэрт байгаа $250 компьютер байна уу? Танаа хүүхдэд очсон $100 компьютер байна уу гэдгийг одоо хүн болгоо мэдж байгаа. Тэгэхээр энэ дээр ингэж дүгнэж цэгнээд одоо энэ сайн муу гэд ингэж яриад ах нь бол гол биш. Хамгийн гол нь маш их хэмжээний мөнгийг оруулж ирээд байна. Энэ орж ирж байгаа мөнгө бол хүмүүс ерөөсөө ойлгодоггүй. Ийм их мөнгө орж ирсэн гэдгийг ч ойлгодоггүй. Энэ мөнгийг хожимын өдөр одоо буцаад төлнө гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Энэ мөнгө одоо 2025-аас 2030 онд иргэд төлөгдөх. Буцаад төлөх зээл байгаа. Тэгэхээр зэрэг бид нар нэгэнт ингэж зээлээр авч байгаа мөнгийг маш үр дүнтэй
зарах нь одоо өнөөдрийн хамгийн тулгымцсан асуудал болж байна. Тэгээд буцаад төлнө гэдгийг хүмүүс нэгт мэдэхгүй байгаа болохоор тэр мөнгөнд их тийм хайр гамгүй зарцуулаад тэгээ үр дүнгүй худалдан авалтууд айгүй хийсэн байгаа. Одоо жишээл ганцхан жишээгээ тэгэхэд Монгол хүмүүсээ одоо хинч хийж чадах нэг өсний хий мороодог моднууд идэх штэ одоо ийм аттай. Тэр модыг чинь гадаадын зах зээлээс $10 худалдаж авсан байгаа. Энэ мөнгөний тэр зарцуулалтанд одоо ард түмэн ордоггүй. Түүнийг яагаад ордоггүй гэхээр мэддэгчгүй. Тэгээд ингээд нэгэнт хүмүүс тэрийг мэддэггүй, тэрүүнд ингээд ордоггүй, хяналт тавьдаггүй учраас одоо хүн болгоны тоогоор зээлийн ингэж мөнгө яваад байхад түүнийг бид нар мэдэхгүй учраас энэ хүрэлхэн зарагдаж байгаа. Төсвөн мөнгөний хувьд бол ер нь хүүхдийн цэцэрлэг бол өнөөдрийн хувьд бол би боломжтой гэж хэлж чадахгүй. Боломжтой гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл өнөөдрийн энэ 900-д амьдарч байгаа хүүхдүүдийн одоо хүсэн хүлээж байгаа тэр зүйл дээр нь манай одоо салбарын гаргасан стандартуудын шаардлага бол үндсэндээ өгч байгаа мөнгөний хооронд асар их өндөр зөрчилдөд. Өнөөдөр нэг хүүхдэд 1100 төгрөгөөр хоол хийж яхад одоо хоол хийх юм төсөвтэй шүү дээ. Гэтэл яг жинхэнэ амьдрал дээр стандартын хэмжээнд нь одоо илчлэг калоритой, сайн чанарын амин дэмэгтэй хоол ундаар хангай гэвэл нэг хүүхдэд 2600 төгрөгөөр л одоо төсөв санхүүг өгчөж сая хүүхд сайн одоо хооллох, эрүүл хооллох ийм боломжтой болно гэж би боддог. За хоёрдугаарт нь хүүхдийн цэцэрлэг ерөөсөө ганц хүүхдийн цэцэрлэг биш. Ерөөсөө боловсролын байгууллага өөрөө төсвийн асар их алдагдaltaй гэж тооцож байна. Яг нэгдүгээрт багш нарын одоо цалингийн асуудал гэж байна. Нэгдүгээрт одоо жинхэнэ сургууль цэцэрлэгийг бүрдүүлж идэг хүмүүс бол багш нар шүү дээ, тийм ээ. Тэгээд хоёрт нь суралцагч хүүхдүүд орно. Тэгэхээр зэрэг багш нарын асуудал бол нэгдүгээрт бас өндөгдөх. Тэдний цалин мөнгө бол туйлын хангалтгүй. Нийгмийн асуудал бас сансан хэмжээнд байхгүй байна. За хоёрт нь тэдний ажиллаж байгаа сургууль цэцэрлэгийн орчин бас шаардлага. Тэгэхээр бид нэр ийм одоо сургууль цэцэрлэгийн энэ орчныг сайжруулахын тулд өөрсдөө санаачлах гаргах хэрэгтэй. Өөрсдөө төрөөс одоо мөнгө өгөх юм хизээ эрхийн хүлээгээл зөвхөн гар хөнгөө суугаад шаардлагагүй. Өөрснөө одоо санаачил тэрийг одоо олж одоо хамтарч ажиллах нүх гарц юу вэ? Тэр болгоны араас одоо санаач зовж гүйтгэл байх хэрэгтэй гэж би боддог. Зүгээр манай цэцэрлэгийн хувьд бол сүүлийн 3 жилд одоо төрийн болон төрийн бус байгууллагууд нэлээдгүй олон байгууллагатай хамтарч ажилласан. Тэрэн дотроо Дэлхийн зан олон улсын байгууллагатай бол нэлээдгүй ажиллаж Дэлхийн зан олон улсын байгууллага одоо сүүлийн 3 жилд манайд бол нэг 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ юу хийсэн гэхээр дандаа хүүхдэд тулсан яг хүүхдийн өнөөдрийн хэрэгцээг хангах эрүүл ахуй ариун цэврийг нь өрөөг сайжруулж өгч байна. Дээр нь хүүхдүүдийн сандал ширээг одоо сольж өглөө. Дээр нь хүүхдүүдийн бас цэцэрлэгт хамрагдаж чадаагүй олон хүүхдүүд цэцэрлийн гадаа бич. Тэрийг зуны сургалтанд хамруулахад нь тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт тоолны зардлыг даасан. Тэгэхээр Дэлхийн зан олон улсын байгууллагаас оруулж байгаа энэ хөрөнгө маань хүүхдэд ямар үр дүнд хүрч ийн гэхээр хүүхэд өөрөө цэвэр эрүүл орчинд стандартынхаа орчинд байж сурч одоо амрах, өсөж хөгжих, эрүүл иргэн бол төлөвчгт нь маш үнэтэй хөв нэмэр оруулж байгаа. Энэгээр давуу гэж үзэж байгаа Дэлхийн зөнгийн хөрөнгө оруулалтыг. Хоёр дахь нь болохоор зэрэг тухайн одоо бас орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын хамаарал их хүч шалтгаантай. Жишээл манай дүүргийн засаг дарга бол энэ цэцэрлэгийг бас онцгойлон авч үздэг шүү дээ. Жишээл манай цэцэрлэг тэгэхэд 2010 онд 10 бүх багш нарыг 10 компьютерээр хангацсан байгаа. Манай цэцэрлэг үндсэндээ бүх өрөө танхим дотоод камер жилдсэн. Бүх одоо багш нар интернеттэй холбогдчихсан. Бүх хичээлэнд цахим хийчихсэн. Тийм учраас сайн боловсрал хаана олгоод байна? Сайн орчин хаана байгаад байна? Сайн багш хаана байна? Сайн хүмүүс хаана байна? Тэнд одоо хүүхдээ өгөх гэж хүмүүс тэмүүлдэг байхгүй. Тэр тэмүүллийг олж авч тэр одоо боловсролыг сайжруулахын тулд бид нар тодорхой хэмжээгээр одоо 90 сурвалжлах ажил одоо тодорхой хэмжээг нэлээдгүй хийдэг. Тэгээ энэ дотроо бид нар одоо яг өөрийнхөө цэцэрлэг тулгамдж байгаа юм асуудлуудыг гаргаж тавиад хамгийн нэгдүгürt энэ 23 дугаар цэцэрлэгт юу хэрэгтэй? Тэрийг ингээд хамт олонтойгоо ярилцаж тогтоогоод эцэг их гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж тогтоогоод тэгээд дугаарлуулахад жишээл манай одоо энэ байгууллагт 20 асуудал нэн тэргуунд байж байна. 20 одоо тулгамдж байгаа асуудал. Үүний дотор одоо цэцэрлэгийн гал тоог яаж сайн болох вэ гэдэг асуудлыг нэг номерцтой бид нар авч үзсэн. Тийм учраас бид нар одоо бүх цэцэрлэгийн гал тогооны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Хүүхдийн орд ирний зөөлөн эдлийг солих асуудал тийм ээ.
Энэ бол одоо их хүчтэй. Хүүхдийн нийт одоо цэцэрлэгт явж байгаа хугацааныхаа бараг 1.5-аас 2 цаг нь унтдаг байхгүй юу? Энэ унтчих хугацааны одоо бас ордны зөөлөн эдлийг солих юм арга хэмжээндийг бас дэлхийн зүүн олон улс болон Германы элчин сайдын яамтай хамтарч бид нар үндсэнд нь бүрэн шийдвэрлэлээ. За дээр нь дандаа ингээд материаллык юм ханхаасаа илүү эцэг эхийн сургалтыг маш их зохион байгуулдаг. Эцэг эхийн сургалтыг. Яагаад гэвэл бид үйлчлүүлэгч эцэг эхийн одоо оюун санаанд нь эргэлт гаргаж ийж тийм ээ. Өөрийнхөө цэцэрлэгийн тухай ойлголт бүргэж ийж сая бид нар хамтарч ажиллаж хүүхд нөгөж хүндсдэг. Тэгэхээр ийм олон чухал зүйлүүд бол хоорондоо авцалтжээж бүх юм одоо тодорхой хэмжээнд одоо үр дүнд хүрдэг гэдгийг бас олон зүйлээр бид нар харуулж чадсан.